За сүүлийн үед уул уурхаан салбар руу дайрсан мэдээллүүд бол их гарч байгаа. За эдгээр нь бол буруу. За манай Монгол улсын нийгмийн эдийн засагт уул уурхаан салбар хэр чухал вэ гэдгийг 2026 оны төсвийн хүрээний мэдээлэлээр үндэслэн тайлбар өгье. За юуны өмнө хажуудлын статистикээр харж байгаачлан манай Монгол улсын энэ төсвийн орлогыг бол бүрдүүлж байгаа аймаг төсвийн орлого дээр бол нэмэлт орлогыг бол оруулж байгаа аймагуд бол дийлэх нь бол уул уурхай дээр бол тулгуурсан бол байдаг. За 2026 оны хувьд бол орон нутгийн энэ орлогоосоо улсын төсвийн орлого дээр бол бүрдүүлэх юм үүрэг хүлээсэн аймагуд дундаа бол 8 аймагуд бол байна. За дээрээс хамгийн онцлогтой нь 1.1 их найд төгрөгийг Өмнө Говь аймаг бүрдүүлнэ гэдэг хажуудлын статистикээр бид харах боломжтой гэсэн. За Өмнө Говь аймаг гэдэг бол өөрөө уул уурхайн салбар дээр тулгуурсан бол ийм аймаг гэдэг бол та бүхэн надаар хэлүүлдэг бол мэдж байгаа. За ер нь бол бусад аймагуд өөрөө ямар байгаа юм бэ? Уул уурхай аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй юм аймагуд өөрөө улсын төсвийн татаастаа бол явдгийг бол та бүхэн мэдж байгаа. За хажуудлын дараагийн үсдэг дээр юу гэж харагдаж байгаа вэ гэхлээр ер нь яг ямар аймагуд энэ улсын төсвөөс бол хараатай дэмжлэг авч явж байгаа юм бэ гэдэг нь бол маш тодорхой харагдаж байгаа гэсэн. За ерөнхийдөө нийтдээ бол 2026 онд бол 297 тэрбум ийм зардлыг бол аймагуудын энэ төсвтөр бол улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх нэ гэсэн. Тэгэхээр уул уурхайн салбар дээр тулгуурсан Өмнө Говь аймаг тэргүүтээ за бусад аж үйлдвэрийн ийм аймагуудын орон нутгийн төсвөөс улсын төсвөө орлого болж бүрдүүлсэн энэ орлогоос за эдгээр бол 14 аймагуд бол бага хэмжээгээр бол дэмжлэг бол авч ийна гэдэг ийм төр зураг бол харагдаж байгаа гэсэн. Тэгэхээр эндээс юу гэж харагдаж байгаа вэ гэхлээр уул уурхайн салбар за үүнийг дагаад төгссөн аж үйлдвэрийн салбартай ийм аймагуд за төсвөөс дэмжлэг авахгүйгээр өөрсдөө орон нутгийн энэ сандаа төлөвлөсөн төсвөөрөө энэ зардлаа бол даагаад явдаг гэсэн ийм маш энгийн логик бол харагдаж байгаа гэсэн. Тэгэхээр Монгол улсад өнөөдрийн байдлаар ямар аймагуд хамгийн баян, ямар аймагуд хамгийн их юм санхүүгийн чадамжтай байгаа вэ гэдэг дээр бол мэдээж уул уурхайн салбартай ийм аймагуд бол байгаамаа гэдэг нь бол эндээс бол маш тодорхой харагдаж байгаа гэсэн. За манай Монгол улсын хувьд бол ерөнхийдөө 2026 оны төсвөө бол одоо яг хилцүүлэгдээд бол эд бол явж байна. Зэрэгдээ маш энгийн тодорхой зүйл нь юу вэ гэхээр уул уурхайн салбар ер нь хэр байх юм бэ? За нүүрсний үн өөрөө хэр байх юм бэ гэдэг дээр бол манай энэ төсвийн гүйцэтгэл өөрөө ямар байхаа гэдэг дээр бол маш тодорхой дүгнэлтүүд бол харагдаж байгаа. За 2026 оны төсвийн хүрээний мэдээлэлээр бол мэрэгжлийн байгууллагууд за нэг ялангуяа төсвийн доктортой байдлын зөвлөлөөс бол хэд хэдэн дүгнэлтүүдийг зөвлөмжүүдийг бол гаргасан. За хамгийн том эрсдэл бол маш энгийн нүүрсний үн эрх жилүүдэд буюу 2026, за 2027, 28 онуудад ер нь яг дүндээ бол байж чадах юм уу? За дийлэх нь бол энэ буурах ийм эрсдэл маш өндөр байна гэдэг тоог бол хэлж байгаа гэсэн. За ямар тааж бол манай Монгол улс бол 2026 онд бол нийт бол энэ төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг бол 31.6 их найд төгрөгөөр төсвөлж байна. За 32.9 их найд төгрөгийн бол зарлагыг бол гаргана. За ингээд бол төсөв бол өөрөө 1.3 их найд төгрөгийн бол ийм алдагдaltaй юм төсөв бол батлагдах гад за яг одоо хилцүүлгүүд бол өрнөд бол явж байна. За мэдээж бол энэ алдагдлыг хаанаас нөхөх вэ гэхлээр мэдээж зээлэр бол засгийн газар бол төлнө гэсэн үг. За энэ дээр дараагийн эрсдэл юу вэ гэхлээр мэдээж алдагдaltaй төсөл бол баталж байна. Төсөв бол баталчлаа. За ингээд уул уурхайн салбарын өөрөө үнийн эрсдэл өөрөө буурах юм бол за энэ алдагдал бол улам бол ихснэ гэсэн ийм бол ерөнхийдөө маш энгийн логиктэй ийм асуудал бол байгаа гэсэн. Тэгэхээр уул уурхайн салбарууд маш олон аймаг төр хөгжиж ийж за эдгээр энэ төсвийн өөрөө орлого баталгаатай болох нь за эсвэргээрээ бол энэ төсвийн татаасаар явдаг төсвөөс дэмжлэг авдаг ийм аймагуд өөрөө эс зөөржиж төсвийн алдагдал өөрөө багасна гэсэн ийм маш энгийн тооцоол ийм төсөөл бол харагдаж байгаа юм байна. Тэгэхээр уул уурхайн салбар дээр бол төшгөлсөн аймагуудын тоо бол ихсэх бол ийм шаардлагатай гэдэг ийм маш энгийн логик бол араас нь явж байгаа юм аа. За мэдээж бол төсөв бол ихсэж байгаа та бүхэн мэдж байгаа. За манай Монгол улсын хувьд бол энэ төсвийн дийлэнх зардал бол өөрөө энэ урсгал зардал бол гардаг. За мэдээж 2026 онд бол ямар яамдууд буюу за хуулийн хэлхээрээ төсвийн ерөнхийлөн захирагч нар бол ямар төсөв мөнгийг зарцуулах вэ гэдэг бол бид нар харах бол шаардлагатай. Зэн дээр бол хажуудлын үсэгтэй бол топ 10 энэ төсвийн ерөнхийлөн захирагч нарыг бол харуулсан байна. За мэдээж номер 1 манай Монгол улсын төсвийн дийлэнхийн зарцуулж байгаа ийм яам бол гэр бүл хөдөлмөр нийгэм хамгаалтын бол яам бол байгаа. За мэдээж манай Монгол улс бол өөрөө зүүнний ийм улс төрийн соёлтой улс. За зүүнний улс төрийн нам энэ төр засгийн газар бол ноёлж байгаа ийм одоо төвшөнд бол мэдээж энэ халамжийн энэ зүйлүүд бол маш одоо явнаа гэсэн. Тэгэхээр энэ бол төстөр бол илэрж байгаа нь юу гэхээр 2026 оны хувьд бол нийтдээ ойролцоогоо 4.6 их найд төгрөгийн бол ийм төсөв бол гэр бүл
хөдөлмөр нийгэм хамгааллын яам дээр бол тусгаж байна. За энд бол нөгөө хүүхдийн мөнгө орж байгаа, тэтгэр тэтгэмжүүд бол ингээд орж байгаа гэсэн үг. За энэ бол эндээс бол урсгал зардлын та бүхэн хараад үзэх юм бол 4.5 их найд. За бараг ер нь бол нэг 98% нь ойролцоогоор зөвхөн энэ урсгал зардал, цалингийн зардал, тэтгэврийн зардал, халамжийн зардлууд ингээд бол гарч байгаа гэсэн ийм маш энгийн болоо гэх бол байгаамаа. За араас нь мэдээж бол сангийн сайдын ийм багц бол орж байгаа. За мэдээж бол дараас нь боловсролын яам бол орж байгаа. За боловсролын яам айгүй чухал. За учир нь юу гэхээр энэ бол 4.3 их найд төгрөгийн бол ийм төсөв бол суулгагдсан. За үүнээс бол 3.8 нь бол их урсгал зардлаад 3.8 их найд нь бол урсгал зардлаар бол зарцуулагдах нэ гэсэн ийм бол ерөнхий төсөв бол ажиглагдаж байгаа гэсэн. Тэгэхээр эндээс юу гэж харж байгаа вэ? Нөгөө багш нарын цалин, за нөгөө нэг сургуулиудын урсгал зардлууд бол энэ төсөвт бол өөрөө орж ийнэ гэсэн. За мэдээж хөрөнгө оруулалтын зардал хажууд нь эсрэгээрээ бас бага явж байгаа гэсэн. Тэгэхээр эрүүл мэндийн бас сайдын багц бол 1.7 их найд төгрөг гэдэг ингээд хэмжигдэж байна. За ингээд ерөнхийдөө хажуудлын үснэгтээс манай Монгол улсын хамгийн их төсөв тамигдсан яамдуудын энэ төсвийг хараад үзэх юм бол дийлэнх нь ердөө урсгал зардал руу бол гарч ийнэ гэсэн. Тэгэхээр нөгөө талаар бид нар яах вэ гэхээр энэ дийлэнх төсвийн урсгал зардал байгаа учраас энэ төсвийн орлого бол яаралтай нэмэгдүүлэх ийм бол хэрэгцээ шаардлага байгаамаа гэсэн. За сүүлийн хэдэн жилүүд бол манай Монгол улсын төсвийн зарлага бол маш огцон бол өсөд явж байгаа гэдгийг та бүхэн бол мэдж байгаа байхаа. За ерөнхийдөө сүүлийн энэ жилүүдэд бол ойролцоогоор 20% бол ингээд жил бол өсөд явсан. За энэ удаагийн төсөв бол мэдээж энэ гадаад эдийн засаг болон за 2026 онд эдийн засгийн хүндрэлүүд хүлээгдэж байгаа учраас бол мэдээж өмнөх өсөлтүүтэй харьцуулах юм бол багасж бол орж ирж байна гэсэн. Гэхдээ энэ их орлого, энэ их зардал эдгээрийг төсөв бүрдүүлэхийн тулд хаанаас хамгийн их орлого олдог вэ гэхээр мэдээж бол уул уурхайн салбар бол байд юм аа. За эндээс бол бид нар маш юм одоо энгийн ийм тооцоолог бол бид нар хийх ёстой гэсэн. За сүүлийн 5 жилд бол манай Монгол улсын нийт экспортын орлогын 92% нь зөвхөн уул уурхайн салбарын ийм бараа бүтээгдэхүүнийг борлууснаас орж ирсэн ийм бол тооцоол бол байгаамаа гэсэн. Тэгэхээр альва компани за нийт борлуулж байгаа бүтээгдэхүүний 90% нь нэг салбар дээр тулгуурлаж байгаа бол энийг өөрөө энэ бүтээгдэхүүнээ муулах нь хэр зүв бэ гэдэг ийм араас нь логик ийм дүгнэлт бол гарч иж байгаа гэсэн. За сүүлийн 5 жилийн хугацаанд бол ингэж бол өсөж байгаа. За засгийн газрын зүгээс бол эдийн засгийг солонгоруулах маш их амлалтуудыг бол хийж байна. Гэхдээ энэ бол төдийлөн ийм амжилттай болохгүй байгаа гэдэг бол энэ 92% дүн бол харуулж байгаа гэдэг нь бол тодорхой. За ямар ч тач бол 2026 онд бол манай Монгол улсын засгийн газраас бол энэ уул уурхайн салбарыг бол дэмжих ийм төлөвлөгөө зорилтуудыг бол төсөвтөр бол тусгасан бол байгаа гэдэг нь бол энэ төсвийн хүрээний мэдээлэлээс бол харагдаж байна. За геолог хайгуулын ийм зардалтаар бол засгийн газрын зүгээс бол дахиж бол энэ өнгөрсөн оны төсөв дээр нэмж 30 тэрбум төгрөгийн бол ийм зардлыг бол нэмж улсын төсвөр бол төсөлж байна. За ерөнхийдөө эцэст нь юу гэж хэлэх гэж байгаа вэ гэхээр засгийн газрын зүгээс уул уурхайн салбарыг бол дэмжих хүрээнд за шинэ эрэл хайгуулын хүрээнд геологийн зардлын төсөв бол нэмэгдүүлж байна. За манай Монгол улсын энэ ирээдүйн эдийн засгийн нөхцөл байдал бүгд уул уурхайн салбараас бол хамаарах юм байна. За мэдээж бол манай Монгол улсын дийлэнх аймаг сумдууд өөрсдөө төсөв мэдгдлээ энэ бол төсвөөс бол юм дэмжлэгтэй явдаг байна гэдэг нь бол эндээс бол харагдаж байна гэсэн. За ингээд 2026 оны энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр ер нь төсвтэй холбоотой хэд хэдэн тайлбаруудыг та бүхэнд өглөө. Анхаарлаа тавьж баярлалаа.